За тэгэхээр миний өмсөх дуртай пүүзнүүд энэ бол тийм ревю өдр биш, амар их тийм оноо өгөхгүй. Зүгээр л миний өмсөх дуртай пүүзнүүд байгаа. Тэгээ сүүлийн 28 хоногт манай сувгийн үзэгчдийн ердөө 14.3% subscribe дарсан байлээ. Тэгэхээр та нар бас subscribe дээр сайн дараарай. Тэгээд бичлэгдээ орцгоё. За тэгээд эхний пүүз нь болохоор Wade OCD 11B2 Halloween гэдэг загварын пүүз байна. За би тэгээ энэ пүүзийг хаанаас авсан бэ гэвэл Kicksense-ийн онлайн шопны дэлгүүрээс авсан. Тэр нь яадаг дэлгүүр гэвэл манай найзын дэлгүүр байгаа. Тэгээд ойр үед бол маш эрэлттэй пүүзнүүд заргаж байгаа гэж дуулсан. Тэгээд та нар ч гэсэн пүүз амаар бол Kicksense авч болно шүү. За тэгээд энэ пүүзний хувьд бол над traction нь бол маш сайн санагдсан. Зурал цаатай guard-ууд ер нь өмсөхөд маш сайн санагдсан. Тэгээд cushion сайтай, тэгээд lockdown ч гэсэн сайтай ер нь санагдсан. Тэгээд жингийн хувьд бол маш хөнгөн, надад бол маш тийм тухтай мэдрэмж төрж ирсэн. Тэгээд би ер нь л их үедээ их доор тоглодог төрлийн хүүхэд байсан. Тэнгүүдээ сүүлдээ ер нь шидэж тэгж guard байрлалтай тоглох маягийн болсон. Тийм учраас энэ пүүзийг сонгож авсан байгаа. За тэгээ би амьдралдаа орог анх удаага юм хөнгөн пүүз өмсч үзсэн. Яагаад гэвэл өмнө дандаа тийм хүнд пүүзүүд өмсдөг байсан. LeBron 11, 13, 15, 18 гээл те. Тэнгүүд ингээд энийг өмснөөр ер нь бол надад үсрэхэд ч ер нь илүү тийм тухтай санагдсан. Үсрээд буухад хөл өвдөхгүй гэх жишээ нь те. Би ер нь бол их бас үсэрдэг төрлийн хүн. Одоо самбар мамарт илүү их амар тийм хэдвтэй үсэрдэг те. Тийм үед одоо надад илүү тийм тухтай санагдсан. Тэгээ шагаага гişгэд үртэл арай тийм бага аюултай тий. За тэгээ дараагийн пүүз нь болохоор Jordan Luka 3 White and Black гэдэг загварын пүүз байна. Энэ пүүзний хувьд бол би бол Luka-гийн фэн, тийм учраас энэ пүүзийг авсан. Яг үүндээ тийм пүүзэнд нь дурлаж, яг пүүзэн тийм гой санагдчихл аваагүй. Зөвхөн дуртай тоглож байгаа пүүзийг авъя гэж авсан. Тэгээ энэ пүүзний хувьд бол жоохон хатуу, тэгээд яг тийм над чиг гүдэг, үсэрдэг, тэгж амар хурдтай тоглодог хүнд бол тохирсон пүүз бол биш үлээ. Ерхий бол тийм удаан тоглодог Лука шиг тийм арга барилтай хүмүүст л дэвэн тохирсон пүүзүүлээ. Тэгээд уул нь бол маш их тоос татдаг. Тэгээд ерөөсө зуралт нь бол нэг сайн бол биш. Тэгээд амар хатуу уултай, cushion бол жоохон муу санагдсан. Тэгээд шагаа гişг магадлал маш өндөр санагдсан. Яагаад гэвэл маш зузаан уултай юм бэлээ. Тэгээд энэ бол тиймэрхүү л юм да. Тэгээд Лука 3 бол нэг тийм гоё пүүз бол биш санагдсан миний хувьд. Гэтэ яг би Лукаг дэмждэг болохоор авсан. За дараагийн пүүз маань болохоор KD 17 Metro Boomin гэдэг загварын пүүз бол байна. Тэгээ энэ пүүз маань бол надад SG юм уу SF байрлалын тоглогч нарт бол маш төгс зөгцсөн гэмээр пүүз байсан. Бол би бол SG SF байрлал дээр тоглодог. Тэгээ надад бол маш тийм гоё тухтай санагдчихсан. Өмсөхөд тэгээ энэ бол cushion traction бол бүр амар сайн тийм. Надад бол үнэхээр таалагдсан пүүз энэ бол би энэ авсандаа зөв сонголт гэж бодож байгаа. Тэгээ би энэ пүүзийг гадаа тоглож үзсэн, заалан тоглож үзсэн. Ерөөсөө тийм тоос татах гэсэн асуудал ерөөсөө над мэдрэгдээгүй. Үнэхээр тийм comfortable санагдсан. Тийм тухтай. За тэгээ дараагийн пүүз нь болохоор LeBron Vacation гэдэг загварын пүүз байна. Тэгээд энэ пүүзний хувьд бол KD 17-д бол маш ойролцоо санагдсан. Traction болон cushion маш сайтай. Тэгээд энэ пүүзийг би ерөөхдөө бол волейбол тоглохдоо өмсдөг. Яа тэгвэл волейболын пүүзтүүд ер нь бол тийм улан зөөлөн байжж тийм гоё өгдөн шүү дээ. Тэгээд энэ бол яг тийм волейбол тоглоход бол маш тийм тухтай санагдсан надад. Тэгээд би сакс тоглохдоо бол өмсдөг. Энэнтэй бол маш олон тэмцээнд орсон. Тэгээд маш таалагдсан. Тэгээд LeBron-ы пүүзүүд дундаас баг хамгийн guard SF байралд тохирсон төрлийн пүүз гэж би ер нь бодсон дотроо. Тэгээд над чиг хурдтай гүйж самбарт өсөрж эсвэл тийм шиддэг төрлийн одоо тоглолтог хүүхдүүд байвал LeBron-ыг авахд ер нь бол бас илүүдэхгүй та энэ сонголтондоо харамсахгүй гэсэн үг. За тэгээ гих мэдчлэн ер нь бол миний дуртай пүүзнүүд бол нэг иймэрхүү байна. Тэгээ удахгүй бас хэдэн пүүз аавна гэж бодож байгаа. Тэгээд subscribe сайн дараарай. Тэгээд миний Instagram-ыг дагаарай. Тэгээд лайк тэгээд дараарай. Баяртай.